тий одоо манай ээж бол одоо шаардны эмнэлэг твтэд эмчлүүлж байгаа юм хүн байгаа. Тэгээд ээжтэй бол маш их хайртай. Бас намайг тий эрүүл сарвал төрүүлээд өсгөөд ингээд өгсөн. Энэ явдалд би баярлах л одоо үүрэгтэй шүү дээ тий. Бас ээжээгээ тэгээд одоо ээж дээрээ удахгүй очно тэгсэн. Баяр наадам бэлтгэл сургалт гэдэг нэг очоогүй нэг жоох удажлаа. Одоо тэгээд ээж дээрээ очно. Цагтаа иргэд нэг л очихсан дооч инхри дотоонохон ээж танда ингэрт тань хүн эрхлэгсэн ээж буцаад ирдэггүй хорвоод бодлыг минь тэгшүүлж таамэн бодрын чулуунд хүн цуцаагүй буян тань иржээж тэгэхэд манай ихч маань одоо сайхан гэр бүл зохиогоод ингээд амьдарч байна. Бас сэдхэн жилийн өмнө 4-5 жилийн өмнө охин дүүтэйгээ уулзлаа. Тэгээд охин дүү маань бас одоо Японд их сургуулаа төгсөөд эмчийн сургууль төгсөөд ирчихсэн одоо гээд ажиллаа хөдөлмөр хийгээд явж байна. Тэгээд яг тэгээд миний ээж сайхан одоо ингээд 100% идгээд ирээсээ бол болчихгүй ч гэсэн тий бас хүүгээ ийм сайхан хүү төрүүлснээ ямар ч байсан хараад бас сэтгэлэн дэвтэх байхаа л гэж бодож байна да. Тэгээд ээжээ гэх хүн тантай хязгааргүй хайртай шүү гэж хэлхийг хүсэж байна да. Хүүтэйгээ их нартайгаа уулзахаараа битээ чи кино шиг юм болцгоон да харин чи. Оо дээ хоёр талаас орж чарлаа. Ямаа үеж чи одоо болооч хүүантан байх санаасан. Тэгээд нэрээс хүүгээ тэрж аваад өргөөд үнсээ нэрээс чи бүх биш үжигчин болох байсан юм. Тэгээ хүүтэйгээ ингэж стам автаа миний хүү чинь бас тийм намайг дагаад бүр юм хөөр эмоцтой болсон ерөөсө намайг харлаа шүү дээ. Тэгээд нэг стадион тойрж яваад ингээл явжсэн нөгөө ааваа гэл ингээл орилсон байхгүй. Тэгээд ингээл харсан чи яг манай эхнэр хөөхтэй тэгээд яг ингээд наацсан энэ хаштганд ингээд тулцсан. Тэгээд гүйж очиад арай өндрөөд өсөрж гараад юмнаас нь татаж аваад нэг үнсэл миний хөөч өө баяр манай эхнэр ааш. Тэгэл цаашаа ингээл хүмүүстэйгээ ингээл мэдчихлээ. Хүмүүс чинь тий амар гоё байсан тухайн үед ингээл хөөрлийн байдалтай тий. Тэгээд хүмүүс чинь ингээ бүжгэлээ дуул гэлээ дуу. Тий нөгөө хүүхэд байхад их олоолаа манайх ч сэрэмжийн төвдөө бас 60-70 хүүхэд бас хүүхэд байхад бүжгэнжидэг. Тэгэл одоо олонтойгоо хүүхдүүдтэйгээ дуулж бүжгэлээл тэгэл олоолаа сайхан тоглож наадаад өсцгөөсөн. Бас тэр талаараа бас их нийтцсэн. Бас их сайхан суусан болвол гэж бодож байна. Тий хүний амьдрал дандаа тийм дардан байхгүй шүү дээ. Ингээл тий тавилттай явахгүй тий. Тэгээд би энэ л асрамжийн төвд 2 настай да хичээхэн хамтаар ирж байлаа. Тэгээд миний ээж одоо тий шаардны эмнэлэг твтэд эмчлүүлдэг юм. Би одоо ингээ байнга эргэж тойрдог тий ийм байдалтай л байгаа. Тэгээд яг одоо ингээд ямар ч байсан бас одоо ээжээ бас гаргаад энэ Эрдэнэ тоттоо сайхан байшинлаа барьж яхаа оруулж амьдруулах юм л хүсэлтэй байгаа. Одоо намайг хүүхэд байхад одоо намайг хүлээж авч ирсэн багш нар маань яг одоо ингээд ажил төрлөөгээд эхнээсээ тэтгэвртэй суугаад ингээд явж байгаа хүүхэд
хүүхдүүдтэйгээ сая ертөнд очиод уулзаад ирлээ. Өстөө нэг хүүхэд насан дээр очисон юм шиг сайхан тоглож надад хүүхдүүдтэйгээ нэг өдрийг сайхан өнгөрөөлөө. Өстөө сайхан байл. Тий, би их хүүхэд байхдаа тэгээд яг барилдаж насалтна. Гэхдээ айхтар нэг хүн амтнтай ингээд маргалдаад юу яагаад ахгүй. Тий, болуулаад өсөж байгаа юм чинь нэг ах нартай ингээл нэг ингүүлж хөөе. Одоо байж тээ тий. Тэгээд бас хүүхэд байхдаа тэгээд нэг тий зам хүүхэд байхдаа болуулаа сайхан үедээ сайхан. Тэгээд бас хэцүү үедээ хэцүү штэ. Тийм шатгаараа тэгээд яг өөрөө том болоод ч гэсэн нэг айхтар хүн амттай шоглож моглоод янз бүр болоод тий дээрлэх тийм юм бол надад юм байгаагүй. Тэг бүх хүн одоо бүх болоог байсан бол би нэг тийм урлаг мурлагийн чиглэлээр хүн болох байсан баг гэж юм. Одоо бодоод тий дууж бүжгэлсэн ингэсгээл явж байгаа баг. Тэгээд хөл авч барилддаг байхгүй. Тэгээд яг нөгөө чөлөөтөхийнхөө энэ яг хөл аваануудын техникүүдийг яг тэг өвдгөлөхгүйгээр яг босоогоор ингэж авах энэ техникүүдийг би маш олон жил давтсан. Тэгээд ягаад тэгэхээр одоо би энэ мехийг бол маш олон удаа давтсан. 10,000 удаа бараг давтсан. Тэгэхээр миний хөл авах техник бол маш их амжилттай болдог. Тэгээд тэр ч утгаараа тэгээд одоо үндэсний хөлийнхэн бол тийм одоо магадлалаар бодоход хөл авдаг ерөөсө цөөхөн хэдэн хүн байгаа. Тэгэхээр тэд нартай таарах магадлал бол нийт бүхчүүдийн донд бол маш бага. Тэгэхээр нөгөө хөл хамгаалах дасгал бол нөгөө маш одоо муу хийгдсэн байна шүү дээ тий. Үндэсний өхийнхний. Тэгэхээр тэр нь бол эсрэгээр надад давуу тал болдог гэсэн. Тэгээ сар гарan 2 сарын өмнө би бас сая төрийн их баяр надад төрүүлсэн тий хангаа аврагыг хөлийн аваад тий хайж явах жишээ нэ. Тэгэхээр миний хөл авах энэ давтсан энэ зүйл бол намайг маш их сайхан олон даваа ахиулсан байдаг юм да. Аймгийн наадамчдаг л улсын наадамч. Үндэсний өх гэдэг бол айгүй их том хүмүүжил юм болов гэж боддог л та. Бас би хүүхэд байхаас маш их зүйлийг үзсээ. Ер нь бол хүн ямар байдгүй тий яаж би явж явах хэвээр юм болохоор хүний магтаал ташууралгүй тий зэмлэлд нь готраад ах юмгүйгээр сайхан тий хүн амттай яг л адилхан харилцаатай тий тийм л байгаасаа л гэж одоо залуучуудаа хэлмээр байна. Тэгээд миний хувьд ч гэсэн маш их тийм хариуцлага бас намайг тийм шалгасан шалгуурууд над дээр ирж ийн гэж би харж байна. Тэгээд нэрээ хичээж явах л хамгийн сайхан юм байна даа л гэж боддог шүү дээ. Тэг би одоо ер нь бол унтах болгондоо л боддог даа сайхан. Тэг би яг ингээд нэг Монголын далбааг бариад гүйж ийн л гэж төсөөлдөг. Тэр нь одоо юу байх нь тий Аз TV авраг болох нь, Азийн тоглолтын авраг болох нь, магадгүй дэлхийн авраг болох нь. Ямар ч байсан би тэгж л өөрийгөө төсөөлдөг даа.